Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуул. Эхний хүүхэд нэр хэм блэ? Амар жаргал. Амар жаргал. Хэддгээр сургуулийн хэддгээр анги блэ? 32 дахь орос сургуулийн 2-ын В анги. 2-ын В анги хэдэн хүүхэд орж ирв? 42. Өөгүй. Одоо энд сууж байгаа нь 3 хүүхэд үү? За, дараагийн хүүхэд нь 32 дахь сургуулийн 2-ын В. Нэг анги. Сэлэнго. Нэр хэм блэ? Сэлэнго. Сэлэнго орж иржээ. Дараагийн хүүхэд 32 дахь сургуулийн 3-ын Б. Ирэхс болд. Ирэхс од орж иржээ. Дараагийн 32 дахь сургуулийн 3-ын анги сурагчин зөөрлөшгүй. Зүйрлэшгүй орж иржээ. Дараагийн хүүхэд 32 дахь сургуулийн 2-ын Е анги намуу байна. намуу орж ирсэн байна. Дараагийн хүүхэд 32 дахь сургуулийн 2-ын анги Буяач. Буяачаар орж ирсэн. За өнөөдөр хэдүүлээ түрүүний хичээл дээр чинь 5-ын тоо ашиглаад морь зурсан тийм ээ. Одоо бол 3-ын тоог ашиглаад тоо чи өөрөө зураг юм гэдгийг харуулах гэдэг тийм ээ. Үсэг өөрөө зураг юм шүү. Тэгээд 5 дүрсээс зураг бүтдгийн шүү гэдгийг харуулж байгаа. За ингээ фломаструудаа аваад зураг эхэлж. За цаасныхаа дээхэн талд багшийнхаас жаахан бага байгаа та нарын цаас. Энэ хэсгээс нь нисж байгаа шувууг тоо ашиглаад ингээд зурчих. Энэ том зураг тусмаа их хөөрхөн болно шүү. 3-ын тоогоо орон зайтай нэг ийм хэлбэрийг зурчихна. За энд нэг жижигхэн 3-ын тоо. Одоо зээ үсгч гэж болох нь шүү дээ, тийм ээ. За энийг ийш нь бүдүүнээс нь нарийсах маягтай ингээд зурчихна. Энэ дугаараад ирлээ. Юу болж байна хүүхдүүд? Хон шувуу нисчөө байж болно тийм үү? Тэгэл энэ өдийг нь ийм маягтай хийгээл ирж байгаа юм уу, нутаг уцаж байгаа юм уу? Хон шувуу 3-ын тоо ашиглаад ингэж зурж болох нэ. За энэ жаахан цаа талд нисэж байгаа хон шувуу байх нь шүү дээ. За ийм хоёр хон шувуу. Ингээд. За өндөрт нисэж байгааг нь харуулахын тулд яг хэвлээ. Энд үйл зурж болно. Нар зурж болно. За бас дахиад шимгэлийг гэвэл энэ тэгээд наан цаана тийм ээ. Тэгээ эн чинь ингээд энэ юу яаж байгаа вэ нөгөө том мөсөн уусыг дамжиж ингэж тэр халуун оронд очдөг байна шүү. Энийг сайх ингээд үйл явдалтай сэдвт зураг болгоод ингээд өндөр уулсыг даваад ирж байгаа. Хон шив. За гэтэл чи энд нэг хоёр нөхөр газар дээр намар чин одоо амтд яадаг үлээ ичдэг цаг байгаа тийм ээ. Энэ нэгийн тоо байж болж байна уу? Ингэж бас хийж болж байна тийм ээ. За 2-ын тоо байж болж байна уу? Нийлээд 12 болчихлоо тийм ээ. За энэ дээр ийм нэг зураас нэмчих. Ингээд нэг нэмчих. За
За энэ одоо чихийг хийгээд ихлээр их тодорхой болно да энэ зураг. Ямар хэлбэртэй зураг зурчих вэ? Юу зураадах вэ? Гүйж байгаа юу вэ? Энэ за одоо хэдүүлээв штэ. Эндээс гарыг гаргаж ирээд ингээ хийхлээр яг юу болж ийн нөхдөд одоо танигдж байна тийм ээ. Нүд хийхлээр гараад ирэх юм болов? Оо. Хоёр хулганд гүйж өгж байгаа дүрслэлийг гаргаж ирж шүү дээ тийм ээ. Энэ доод талд нь дээд талд нь 3 тоогоо ашиглаад хун, доод талд нь хулган. За ингээ будаад ирэхлээр эн чинь юу н сайхан болно. Хэдүүлээ энээс эхэлж. Хулганы жихэн доторхын ингээд яганаар. Сүүл нь сүүлийн ингээд өгч. За будах ажлууд бид нарт их бий. Тэгэхээр тоо бол зураг юм, үсэг бол зураг юм гэдэг энэ ойлголтыг өгч шүү дээ багш тийм. За ингээд. За хушуугаа бол нэлээд тоотхон нэг цагаан гялаантай ийм хушуу ич. Тэгээ хулганаа бол та нар өөрсдөө чөлөөтэй өнгөө сонгоор. Багш нь яг уу гэхэлэр энэ хөх хөнгийг хушуун дээр нь цагаан үлдээгээд энийг ингээ бодчихлаар яг уу. Та нарт хоёр төрлийн палмастер байгаа. Акрилтэн палмастер тий нөгөөх нь зүгээр ийм багшийнх нь боддог шиг энэ биерэн хушуутай палмастер байж байгаа ингээл илээд ингээ гаргаад байна. Цээжин цагаан хулганд гараад ирж шүү дээ. Зураг будагдахаар их гоё болж байна. За энийг гаргацсан юм чи одоо энийг бол дорно гэж бодох юм шүү дээ. За ингээ багш нь өнгийн темп бэлчлээ. За нүдэн доторхын тот хийхин тулд ийм өнгийг аваад. Ингэхлээр яг хулган маань яг тодроод ингээ гараад ирж байгаа. За хун ч өөрөө цагаан байдаг тийм ээ. Тэгвэл энийг улбар шар өнгө аваад энэ хушууг ингээ бодчих. Хүн маань гараад ирж байна тийм ээ. За хэдүүлээ бас энэ цаатлын өнгийг ингээд удаад өгвөл яг цагаан хүн чинь ингээд наашаа тодроод тэгтээ энэ хэсэг газрыг ингээд бодчих. Ингэхлээр арын хэсгийг ингээд бодоод өгөхлөр яг хүн маань яг наашаа тодроод гараад ирж шүү дээ. За энэ мөн адил. Энэн дээр нэг юм анхаараарай. Саарл өнгө байгаа та нарт. Энэ саарл өнгөөрөө яг энийхээ энэ хэсгийг сүүдэртэй хэсгийг ингэж бодвол яг орон зайтай болж гарч ирж байна. Ингэж. Цээжний доод хэсэг, эрүү хэсэг ингэж гарч ирж байна шүү дээ. За алсад харагдж байгаа ууч нь шүү дээ. Энийг ягаан өнгөний дагнаас өнгөөр энийг ингээ бодчих. Эхлээд энийг ягаан явах нь дараа нь энийхээ жаахан тод ягааны нөхч шүү дээ.
энэ өнгө ороо хэсгийг яг цагаанаараа үлдэж шүү дээ. Мөнгө цас дөргөл. Тэгэл ингээд доошоо нөгөө өнгөн шилжээл ингээд яваад тах шүү дээ. За ингээд буданга хэдүүлээ хүүхдүүдийг авьяас эзнэ. Манай амар жаргалаас дуутай ирсэн шүлэгтэй ирсэн. За шилгээс өндөр дугаар бодчих. Тэр нэг шүлэг. Оо болно. Зэрэг өсч. Сийлэнго цууж байгаа душаа. Сийлэнго амар жаргал хоёроос одоо хоор шүлэг гэх юм уу? Хослол шүлгээ болснаа. Би таван хамтаа гэрт төрж би таван твтэй дэлхийд төрж би буурал түүхтэй Монгол төрж би бурхад мэндэлсэн дордон төрж бөдөгний минь хонх намайг хуйлд оруулсан болгон буйлаа намайг хилд оруулсан уухайгийн надад жигүүр ургуулсан уртын дуу надад ухаан цараасан илэрвээс хуваахын хүртээ илэрвээс бид үржүүлэхийн хүртээ энэ бол миний зүрхний бичэд эвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй авдран дотроо содор минь багтдаг адныхаа нуруунд гэмэн багтдаг өргөөн тооноор нармын багтдаг өгөлцгэн дотор минь орчлогоо би дэлхий гэрээ замби дэшээ заяатай буйны замби дээрээ настай тэнгэрээ замби дээдээс зарлахтай Монголын зам би таван хошуу сүргийн замби тал хангаа говийн замби лустай хөх тэнгэрээ замби луутай хөх тэнгэрээ зэ. За баярлалаа. Хослол сайхан шүлэг үйсэн Сийлэнго амар жаргал хоёртой баярлалаа. Эрхэс од биутэй. Хүмүүсээ надад урам хайрал хүсэл зэрэг бадрах алуун дулаан үг хайрал анх үлд орж байгаа алдрай жаахан хүүд алхаараа гэж дэм хайрал эрдмийн үсэх хэлгэд суугаа сургуулийн жаахан ихэд эрдэмтэн хүн болно гэж хичээгэж урам хайрал анхны цалингааваа баярлаж байгаа хөвгөд аавын хүү эр хүн бол гэж шан хайрал амьдрал нэгэнтэй гэмшиж суугаа хүн ихэд алдахгүй хөө гэж урам хайрал өдийжил хол байна гэж хүлээ суугаа амрал оо юухан байх вэ гэж итгэл хайрал өдий нас өндөр насч дарлаатаа гэж хуйсээ суугаа буурал өвөө та ануухан байх вэ гэж итгэл хайрал хүмүүсийн надад урам хайрал хүүч тэнгэр өгөх бүлээн дулаан сэтгэл хайрал. Сайхан шүлэг үйлчлээ эрхэс одоо. Манай авьяаслыг ийм сайхан хүүхдүүдэд хүмүүсээ урам хайрлаарэ. Баярлалаа эрхэс одоо. Зүрлэшгүй юу тэр шүлэг. Урам хайрал хүмүүсээ надад урам хайрал хүсэл зэрэг бадрах халуун дулаан үг хайрал анх үлд орж байгаа алтрай жаахан хүүд алхаараа гэж дэм хайрал эрдэнийн үсгээ хэлэхэд суугаа сургуулийн жаахан охид эрдэмтэн хүн болно хичээгэж урам хайрал анхны цалингаа аваад баялаж байгаа хөвгөнд аавын хүү эр хүн болж гэж шан хайрал амьдрал нэгэндээ гэмшиж суугаа хүнд ахиад алдахгүй хөө гинтэж гэж ухаан хайрал өдийжил чол байна да гэж хүлээд суугаа амрагт оо юухан байх уу гэж итгэл хайрал өндөр насч дарлаа да гэж гунигсээ суугаа буурал өвөө та ануухан байна гэж урам хайрал хүмүүсээ надад урам хайрал хүч тэнгэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрал. За сайхан шүлэг үнсэн зүрлэшгүйдээ баярлалаа. Намуна юу тэр Шүлэг. за Би таван амтай гэрч төржээ. Би таван дэвтэй дэлхийд төржээ. Би буурал түүхтэй Монголд төржээ. Би бурхан мэндэлэг дорнод төржээ. Бэдэг ниймэн хонх намайг хөлд оруулсан. Ботгон буйлаа намайг хилд оруулсан. Уугайгийн гоо надад жигүүр ургуулсан. Уртын дуу надад ухаан зарлсан. Эвдэрвээс бид хуваахын хүрдээ. Эвдэрвээс бид үржүүлэхийн хүрдээ. Энэ бол миний зүрхний бичээс эвдэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй авдран дотроо сүтэр минь атныхаа нуруунд дээр гэрмэн багцдаг өргөөн тооноор минь арам багцдаг өнгөлцгэн дотор минь орчлон орчдгоо би дэлхийн өвдөө гэрээ эзэн би дээшээ заяатай буйны эзэн би дээрээ нартай тэнгэрийн эзэн би дээжээс залхитай Монголын эзэн би таван ушуу сүргийн эзэн би тал хангаа говийн эзэн би лустай хүүг усны эзэн би луутай хүүг тэнгэрийн эзэн.
өвөө галсан гээ тангадын галсан гэж хүний сайхан шүлгүүлсэн намуунуудаа баярлалаа. Буян очир юу гэж шүлэг. За. Би 5 хамтай гэрт төржээ. Би 5 твтэй төржээ. Би буурал дүүхтэй Монгол төржээ. Би бурхад мэддэг дорнодод төржээ. Бөөдгийн хонх намайг хөлд оруулсан. Ботхон бүлээ намайг хэлд оруулсан. Уухагийн гоо надад жигүүр оруулсан. Уртын дуу надад ухаан царсан. Эвлэрээс бид хуваахын хүрдээ, эвлэрээс бид үржүүлэхийн хүрдээ. Энэ бол миний Зүрхний бэлтгээс эвлэрсэн цагтаа монголчууд бис хүчтэй авдрын дотор судамын багтдаг, атныхаа нуруунд гэрмийн багтдаг, өргөөн тоноор наран багтдаг, үнхэлсгийн дотор минь орчлон оршдгоо. Би дэлхийн хэвтэй гэрийн эзэн, би дээшээ заяатай буйны эзэн, би дээрийн нартай тэнгэрийн эзэн, би Монголын би дээдсээс зэрлэгтэй Монголын эзэн, би 5 хошуу сүргийн эзэн, би тал хангаа говийн эзэн, би лустай хог усны эзэн, би луутай хог тэнгэрийн эзэн. За баярлалаа. Сайхан шүлэг bijлээ. Буян очир чинь том болоод ямар мэрэгчлээ болох юм. Бодож үзсэн үү? Зурагч. Зураач болж. Намуу юу ямар мэрэгчлээ болох вэ? Би том болоод дуучин болно. Дуучин болно. Дуучин зураач болно. Зөвөрлөшгүй ямар мэрэгчлээ. Би том болоо гой сайхан бол. Зүйтэй. Зураг их хэрэгтэй. Эрхэс сод ямар мэрэгчлээ. Зураач. Зураач болно. Ингч ямар мэрэгчлээ. Нэр нь юм блэ? Сэлэнго. Сэлэнго ямар мэрэгчлээ. Эмч болно. Зураач гэж. Зураг бас хэрэгтэй эмч мэрэгчлээ. Амар жаргал ямар мэрэгчлээ. Зураач. За ер нь ихэнхэн зураач дарж ирсэн байж шүү. Яг манайд ийм зураг сонирхолтой өөрийгөө сорих гэсэн хүүхдүүд их орж ирэн шүү дээ. За ингээд багш нь ерөнхийдэн зургийг хараад байгаа. Ай мундаг. Өнгө тавиад ирэхлээр гоё болж байгаа биз. Тэгээ энэ дээр үлгэр зохиоч шүү дээ. За ингээ бүтээл төрөх агшин. Сайхан зурсан хүүхдүүдийнхээ бүтээлтэй танилцуулна. Энэ үлгэрийн ийм хөөрхөн сэдв зураг зураад эндээ үлгэрээ зохиогоод ингээд зураарай. Хоёр хулганыг хөөрхөн хунтай нь хөх тэнгэрт нисэж байгаагаар нь ингээ сайхан уран гоё дүрслэлтэй зурсан амар жаргалдаан амжилт хүсье. Авиаслаг зураач амар жаргал өөрийг нь харуулчих. Тэгээд сайхан бүтээл төрнө. Одоо гүйцэд ирэхлээр. За ингээд амар жаргалдаан баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Сэлэнго. Зургаа өргөд байж ижүүлэн гүйцээгээ зурж ижүүлэн. За Сэлэнгогийнх гүйцэтгэл маш сайн, уран дүрслэлтэй, ийм сайхан. Нэг нь наан, нэг нь цаана нисэж яваа. Хоёр хунг доотлын хулган ингэж дүрслээд байгальтай сайхан зурцсан. Ийм сайхан зураач хөвгт байна. Сэлэнгогийнх нүрийг харъя да. Зурсан зураач хаавай. Зургийнхаа цаанаас гарч ирээрээ. Сэлэнгодон амжилт хүсье. За дараагийн авиаслаг зураач эрхэс одоо жигдэхэн сайхан зурнаа манай хөвгт. Дээшээ сайхан өргөд нүрээ харуулчихтий. Тэр уран дүрслэлтэй. Цаатлын тэр гимлайн нурууч юм уу их гоё дүрсэлсэн. Энэ өндөр уулыг сайхан дүрсэж гаргаж ирсэн. Гүйцэд ирэхлээр гоё зураг болно. Сайхан зураг зурсан эрхэс одоо улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Зүйрлэшгүй. За Зүйрлэшгүйгээ зургийг үзнэ. За гоё. Ийм гоё өөрөө өнгөө өгөөд сонгоод ингэж сайхан уран дүрслэлтэй гоё зураг. Энэ үлгэрийн ном хийж болно шүү нэгээрээ. За ингээд үлгэрийн зохиох тухай багш нь ярьж ирсэн тийм үү? Энэ сайхан үлгэрээ бичээрэй. Нэг хуудсан дээр. Номын чимэг зургийг бүтээсэн Зүйрлэшгүйдээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач намууныхаа зургийг үзнэ. За гоё. Жаахан дээш өргөчтэй. Тэр маш гоё уран дүрслэлтэй. 3-ын тоо, 1-ийн тоо чинь 1, 2, 3 гэсэн тоо чинь ингээд нийтдээ зураг дүрслэлт ороод ирж байна тийм ээ. Энүүгээрээ сайхан сэдв зураг бүтээсэн. Авиаслаг зураач намуунда амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач буян очирынхаа зургийг үзье. Дээшээ сайхан өргөд нүрээ харуулчихна. Тэр хоёр
ногоон тодцсон хоёр хулгана хөөёөгөө зосоод гүйж байгаа. Энэ хавар юм уу, намар юм уу тийм ээ. Тэгээ энэ хүүхэд өөрийнхөө ертөнцөөр ийм гоё дүрслэл бодог өнгөө өгдөг. Ногоон үүл хийсэн байна. Борооны үүл. Их сайхан ногоо ургана гэсэн сэтгэхүйг харуулж шít. Сайхан зураг зурсан буян очиртой улам их амжилт хүсье. За ингээ авьяаслах хүүхдүүдэд багш бэлгийн гарт болнаа. Өгөөж чихэр бов компани ах агснэрийнх нь би явуулсан энэ солонго бүрмэл чихрийг сэтгэхгүй хөгжүүлэх хөрсөлдөөнтэй энэ хөөрхөн тоглоомын хамт ингээ бэлгэлж байна. За ингээд буян очиртой амжилт хүсье. Бэлгийн аваарай. Намундаан амжилт хүсье. Зүрхшгүй амжилт хүсье. Баярлаа. Одоо та нар чи урлагийн үзэлттэй өнөдөр тийм ээ. Сайхан дуулна. За ингээд эрхэс одтой амжилт хүсье. Бэлгээ аваарай. Солонго бүрмэлж ихрээ аваарай. Сийлэн гот амжилт хүсье. Амар жаргалдаа амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзтлаа. Баяр таа.